Тэд бол ээж хүү бизнес эрхлэгчид. Сайн байна уу? Намайг Чимүнжоо гэдэг. Намайг Гişгэ гэдэг. Гişгэ Хинтээ аймагт 10 жилээ төгсөх үеэр гэр бүлийнх нь бизнес дампуурч эцэг их хэмжээний өрөнд орсон нь Мойсын шинэхэн оюутан түнд сургалтын төлбөр өөрөө олохоос өөр аргагүй дургв. Түүний хамгийн анхны ажил нь Нарантуул дээр тэлэний лангуутай хүмүүсийн бүснүүдийг авч явж явуулаар зардаг ажиллаа. Ингэж л их сургуулийнхаа төлбөрийг олж амжилттай төгснөхийн дараа хувийн болоод төрийн секторт 10 гаруй жил ажиллаж бүр Монголын томоохон банкнуудын нэгт салбарын захирал хүртлээр дэвсэн байна. Харин түүнд ажил болоод карьерийн асуудлууд зовлон мэт санагддаггүй байсан боловч хамгийн том даваа нь ээж байх. Бүр цаашлаад хамгийн том айц нь хүүхдүүдэд бусдаас дутаачихгүй гэсэн айц байлаа. Мөн нэг удаа бусад олон ээжүүдийн ядлаар хувийн сургуулиудыг хөтөлбөр хичээлээс гадуур үйл ажиллагаа хүүхдүүдэд олгож байгаа боломжуудыг хараад би хүүхдээ хувийн сургуульд өгч чадахгүй байна. Би ер нь муу ээж юм биш биз гэх хүртэл нэмжиглэл төрж байсан байна. 4 хүүхэдтэй хэдэн 10,000 долларын тэр хувийн сургууль сураад байгаа зүйлийг яг адилхан олгох юмсан гэсэн хүсэл эрмэлзлийнхаа дагуу судлаад авах тусам улсын сургууль болон өндөр төлбөртэй сургуулиудын хамгийн том ялгаатай зүйл нь өөрөө хичээлээс гадуурх хөтөлбөр за мөн сурын мэдээ гэсэн хүсэл тэмүүлэлтэй хүрээл юм байна гэдгийг олж харсан. Ингээд зөвхөн өөрийнхөө хүүхдүүдийг хөгжүүлэхгүй энэ боломжийг бүх хүүхдүүдэд тэгш хөтөмжтэй олгохын гэдэг хүсэл миний дотроос ингээд хулиглаад ботогдоод исэн. Ийхүү тэрээр хүүгийнхээ амтаар Diamond Mind Academy-г үүсгэн байгуулжээ. Үүсгэн байгуулсан цагаас эхлээд буюу 12 настайгаас хойш түүний том хүү Чингүн нь ээжийнхаа бүх ажлууд тусалдаг болжээ. Өөрөө академийнхаа сурагч байгаа зогсохгүй бокс, элдэх хурлаг, усан цэлэлт, хөгжим гэх мэтчлэн байдлаар өөрийгөө хөгжүүлж мөн цаашлаад академид багшлаад мөн дээрэс нь академийнхаа сошиал медиа хөтлж ээжийнхаа контентуудыг эдитэлж бүх талаар ээжийнхаа хамгийн том түншин бас дэмжигч нь болжээ. Бүр ээжтэйгээ хамт Shark Tank шоунд амжилттай оролцож Анар Shark-аас 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг аваад амжжээ. Мөн энэхүү хөрөнгө оруулалт болоод сүүлийн 4 жилд болсон бүх орлогоо үйл ажиллагаагаа тэлж чадварлаг хамт олныг бүрдүүлж цаашлаад хүүхдүүдэд soft skill болоод сэтгэл зүйн боловсролыг чанартай хүртээмжтэй болгох сургалтын төвийг бий болгоход зарцуулжээ. Хэрэв та бүхэн ээж хүү хоёрын Diamond Mind Academy сургалт болоод хөтөлбөрүүдийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэх юм бол тэдний сошиал медиа сувгуудаар зочлоорой. Norg Stories-ийн 4-р хөтөлбөрийн 8 дахь дугаар.